өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн орчилд хүмүүний амьдрал өрнөх билээ. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол харилцаа холбоо тогтоох, мэдээлэл олж авах юм. Монголчууд холыг ойртуулж хоёрыг уулзуулна гэж ярьдаг. Энэ бол харилцаа холбооны тухай түүх юм. Монголчуудын шуудан харилцаа хэдэн мянганаар тоологдох түүхтэй. Хүн төрлөختний түүхэнд захиа, зар хүргэх соёлыг Монголын эзэнт гүрний үеэс эхэлдэг. Хаанаас хаанд хүргэх зарыг морин өртөө, улаач товтолгон гардуулж, өдтөө бичиг хэмээн нэрлэж, өртөө улааны буюу шуудан харилцааны хамгийн том системийг талын нүүдэлчин монголчууд бүтээж хөгжүүлсэн байдаг. За монголчууд бол эрт цагаас одоо хүннүгийн үеэс ч гэсэн шууданг хариуцдаг, өртөөг хариуцдаг, офтован гэдэг төчмөл байжээ гэж ярьж байна. Тэгэхээр энэ маань монголчуудын хувьд бол одоо 2-3 мянган жилийн түүхтэй шуудангийн үйлчлэг юм а гэж ойлгож байна. Эзэнт гүрэн байгуулагдсанаас хойш бол Өгөөдөө хаан бол өртөө шууданг байгуулснараа энэ жил одоо 789 жилийг үзлээ. Харин 100 жилийн өмнөх Монголын жирийн ард түмэн хоорондоо захиа бичих, холоос харилцах боломжгүй тийм үе байсан. Тэр түүхийг өөрчилж ард түмэн чөлөөтэй харилцах эхлэл нь Монголд шуудангийн марк үүссэн тэр цагаас эхэлдэг. Марк гарсан өөрөө бас урт түүхтэй байдаг. 100-аас илүү 110 жилийн түүхээр ярихаар байгаа. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандууснаас хойш тодорхой хугацаанд бас энэ зарим улсуудын зөвлөснөөр одоо марк байх ёстой гэдгийг бол Богд хаантын үед бол яригдж ирсэн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл одоо Монголд шуудангийн марк гарах асуудал бол бүр цаашлах юм бол олноо өрөөгцсөн 1911 оноос хойш хүндэтгэж ярьж ирсэн гэж ярьдаг. Цаашдаа энэ санаа явсаар хагаад 1915 онд Хяахтын хэлцээрээ үеэр тэр том хэлцээрээ үеэр одоо шуудангийн марк Монгол бий болох тухай асуудлыг бас хөндөж ярьж ирсэн байна. 1921 оны ардын хувьсгалын үр дүнд Монголын шуудангийн түүхэнд шинэ эрен үе нээгдэж ардын засгийн газрын 1923 оны 11-р сарын 23-ны өдрийн 44-р тогтоолоор Монгол улс шуудангийн марк гаргахаар шийдвэрлэжээ. Ардын засгийн газрын цахилгаан мэдээ шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл Мандлын Батөчөр Монголын шуудангийн марк гаргах ажлыг санаачлан маркийн зураг төслийг боловсруулан ажилласан билээ. Тэрээр түүхэнд Монгол маркийн санаачлагч, анхдагч хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Анхны марк Элдв Очир хэмээх нэртэй. Эртнээс монголчуудын Батбих, Салж сарнихгүй билег тэмдэг болсон очир дотроо зөрүүлсэн Элдв Очир бүхий 1, 2, 5, 10, 20, 50 цент ба $1 үнэтэй 7 нэрийн цуврал марк гаргаснаар Монголын анхны шуудангийн марк нийтийн хэрэгцээнд гаргасан түүхтэй. Монгол улсын одоо аюулгүй байдал буюу Батбих бах энэ хийсэн ажил үндэс нь их өөдрөг бахын сайхан том бэлэгдэл шүү дээ. Тэгэхээр ийм бэлэгдэлээр эхэлсэн юм чинь цаашаа одоо үргэлжлээд явна гэсэн ийм санааг бас гаргасан. Мөн одоо бурхан бишгчний одоо салшгүй холбоотой юм шиг гэдэг утга бас таан байж байгаа. Ухаантай хүмүүс хэлсэн үг байдаг. Шуудангийн марк бол тухайн орны нэрийн хуудас мөн гэсэн үг байдаг. Тэгэхээр ийм чухал зүйл учраас бол энэ дээр дэлхийн нийтээр тархдаг, хүн болгонд хүрдэг, хүрэх боломжтой хамгийн чухал юмыг бол хэвлдэг, төр улсын сүл тэмдэг, эзэн хаадын хөрөг энийг үл ихэн үед бол одоо гол марк дээр гардаг ийм хэвлэг гэдэг зүйл нь байсан. Марк сонирхогчдын дунд анхны марк хаана хэвлэгдсэн, түүнийг хэн зурсан гэдэг их сонирхолтой асуулт байдаг. 2023 он хүртэл Хятад хэвлсэн, Оросд хаант Орос хэвлсэн, хэдэн тоогоор хэвлсэн гэдгийг нь яг үнэн бодит баримт нь бол тодорхой хэмжээгээр
бас учир дутагдaltaй байсныг бол нэлээд маргаантай сэдв байж ирсэн. За энийг бол манай холбооны гүйцэтгэл Дэмбэрэл маань одоо архивд сууж судалгаа хийсний үндсэн дээр үнэн бодтоор ямар ч хөдөлшгүй баримтаар тэр үеийн одоо зөвлөлт улсын одоо Москвагийн 2 дахь улсын хэвлэлийн газар хэвлүүлснийг нь бол олж тогтоогоод мөн тэр үеийн Вэрхний үдээс буюу одоогийн Улаан үд хот руу вагоноор авчираад ямар баглаанд нь хэдэн одоо рубль төлсөн яасан гэсэн бүх баримт нь архиваар ингээд батлагдаад энэ одоо хөдлөшгүй баримтаар элдв өчт марк маань Оросын холбоо өнөөдрийн Оросын холбооны улс тэр үеийн зөвлөлт улсын Москва хотод хэвлэгдсэн байна гэдгийг бол батлаад байгаа юм. Ингээд 1924 оны одоо 7 дугаар сарын одоо шинийн 1 гэж ярьдаг. Энэ маань одоо өнөөдрөөр бол тооцоход 1924 оны 8 сарын 2-ны өдөр шуудангийн үйлчлэгэнд одоо анхны 7 марк буюу элдв очир гэдэг марк бол гүлэнд нэвтэрчээ. Очирт марк энэ дараагаар Соёмбот маркийг гаргаад Соёмбот маркн дээр төвөргөө үндэсний мөнгөнд нэмдэг төвөргөөрөө үнийн тавиад нөгөө Монгол улс гэдгийг хоёр талаар нь уурж бичгээрээ бичээд ингээд Монгол улс шуудангийн марктай болсон юм төвхтэй юм л да. Манай эх орны бүтээн байгуулалт, ололт амжилт, нийгмийн өөрчлөлт байгуулалт, улс ардын аж ахуй болон шинжлэх ухааны техникийн хөгжил дэвшил, байгаль ан амьтны хүрээлэн хийгээд Монголын ард түмний аж амьдрал, соёл урлаг, зан заншил зэрэг өргөн хүрээтэй сэдвийг харуулсан марк 1932 оноос гарч эхэлсэн түүхтэй. Ингээ маркийн нэг онцлог чанар бас байгаа тийм тэр нь яаж нөхөр тухайн мөнгөнд нэмдэг тухайн улсынхаа дотор гээд эргэлдээд байдаг бол шуудангийн марк бол дэлхийн нийтээр. Тэр тухайн эзэн хаана хаягл захиагаа бичнүү тэр төгрөө нөгөө шуудангийн марк өөрөөгөө яваад өгдөг. Тэр яваад өгдөг хэл хязгаар улс орныг одоо ингээд хөндлөнгуулд нефт хэл гайл саатахгүйгээр ингээд явдаг чанарыг ашиглаад одоо улс орн болгон өөрийнхөө шуудангийн маркн дээр улс орноос сурталчлах тэр улсынхаа нэрийг тавих ийм одоо юу гарчсан байгаа. За яг одоо энэтэй үндэслээд 1924 оны энэ анхны маркуудаас эхлээд манай маркууд Монголиа гэдэг англи одоо түгээмэл гэрэл гэдэг англи хэл дээр Монгол гэдгийг тавиад одоо өнөөдөр хүртэл ингээд Монгол шуудангийн маркандаар Монголиа гэж бичээтэй ингээд яваад байгаа юм. Марк бол өөрөө маш өргөн хүрээтэй сэдвээр гарч байгаа шүү дээ. Уурган бол ан амьтан, түүхэн үйл явдал, түүхэн хүмүүс, сансар огторгуу гэдэг. Тэгэхээр тэр бүх гарч байгаа маркны бүх асуудлаар одоо яг л тэр судлаачдын хэмжээнд нь очиж мэджээж, тэгжээж марка бүтээж, санааг нь гаргаж бүх нарийн ширийн юмнуудыг ингэ зурж байгаа. Өөрөөр хэлбэл энэ маш ууггүй, маш олон хүний оролцоотой. Өөрөөр хэлбэл нэг марк гаргахад ер нь бол нэг 3-4 сараас ахуулаад хагас жил хэрээтэй ингэж зарцуулагдчихэж, судалгаа гаргажээж сая нэг марк бол бүтдэг ийм түүхтэй. За маркийн одоо судалгаан дээр голлож хамтарч ажилладаг бас хэд хэдэн гол байгууллагууд бас дуртай. Энд бол одоо шинжлэх ухааны агттай түүх угсаатны зөв хүрээлэн бол одоо манай маркийн түүхийн сэдвтэй маркны гол зөвлөхөөр ажилладаг. За мөн археологийн хүрээлэн бас хамтарч ажилладаг байгаа. За эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна хүрээлэнгүүд байдаг. Одоо мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, за дээр нь их сургуулиудын одоо тэнхмүүдтэй бас бид бүхэн их нягтаар ажилладаг байгаа. За жилийн маркийн судалгааг бол одоо бид нэр Монгол зурхаан төвдөн бэлжээлэн хийд. За Улаанбаатар их сургуулийн багш нартай бас хамтарч ажиллаж байна. За Монгол Улсын их сургуулийн одоо биологийн тэнхим бол манай амьтан болоод ургамал, улаан намд орсон одоо энэ бүхэн амьтад дээр бол зөвлөгөө өгдөг байгаа. Зураг материал шаардлагатай бол бид нэр уран зургийн галерей, за Зануузрын нэрмж туршлага урлагийн музей, за Монголын үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, Тухайн музейн үзмрүүдийг бас бид маркандаа туршилжуулан бас оруулдаг. Тэр тусмаа дэлхийд дахин тулж байгаа томоохон үйл явдлуудын бас толин болж байдаг гэж ингэж бодож байгаа юм. 1957 онд анхны хиймэл дагуулыг дэлхийн орчмын тойрог замд гаргасан. Тэр цагаас эхлээл өнөөдөр Монгол маркийг эргүүлээд тарах юм бол дэлхийн дахины сансар судлалын түүх бараг харагдахаар байна. Дараа нь одоо амьтан
сансарт нисгсэн энэ үйл явдлууд 1962-61 оны 4 сарын 12-нд хүн анх сансарт нисэл тэгээд тэрнээс хойш үйл явдлууд бүгдээрээ Монгол марканд бий. 1981 онд болсон үйл явдал Монгол хүн сансарт ниссэн энэ үйл явдлыг бол Монгол марк их тод томрон харуулсан байгаа да. Олон сайхан маркнууд гарсан. Холбоо шуудангийн газар хоршоо дэлгүүрт энэ түүхэн үйл явдал зориулсан бэлэг дурсгалын олон сонин зүйл гарч байлаа. Бидний багтал болсон бүх юм одоо марканд тогтдгаа гэж ингэж хэлмээр байгаа юм. Сургуулийн хүүхэд юм уу хэн нэгэн одоо энэ маркийг ингээл үзэл байх юм бол улсын түүхийг уншсантай л адил болно. Монгол марк бий болсон тэр цагаас хойш түүхийг уншсантай бүр хараад үзсэнтэй одоо ижил юм түүх болдгийм байна даа гэж бодож байгаамаа. 80-аад оны эхнээс ахуулаад ер нь би манай Монгол шуудан, манай Монгол марк одоо хийдэг байгууллага хүмүүстэй бол хамтарч их ажиллаж ийсэн. Гадаадд сууж байгаа одоо төлөөлөгч хүн болвол улс орноо сурталчлахын тулд янз бүрийн арга хэлбэрл олохыг л оролдож явдаг л да. Тэр нэг арга хэлбэр бол одоо Монголын тухай гоё зураг, Монголын маркийг их гоё сайхан хийгээд гоё жаазлаад хүмүүст бэлэглэх юм бол энэ бол үнэхээр их том одоо сурталчилгаа болдог гэж би боддог байхгүй юу. Тэр утгаар би нүүбэд ажиллаж байхдаа хэд хэдэн удаа гоё марк хийжсэн. Одоо нэг маркийг би энд онцолж хэлмээр байна. Нүүб байгуулалтын 50 жилийн ой болж исэн. 1995 онд нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын маркийг гаргая гэж бодсон. Тэ. Энэ бол үнэхээр их сайхан санаачлаг байсан. Бас амаргүй юм байна лээ. Би нүүбийн одоо энэ асуудлыг хариуцсан улсуудтай уулзахад надад хэлж ийсэн. Ер нь амархан зөвшөөрөлт авч чадахгүй байхаа гэж. Тэгээ тэр үед бол яагаад гэдэг байсан гэхээр бас аргагүй юм. Маш их нарийн дүрм журамтай юм байна лээ. Одоо жишээ нь одоо намайг ажиллаж явах үед бол нийтдээ 6 ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Засгийн газрынх нь зөвшөөрлийг авах хэрэгтэй байдаг юм байна. Зөвхөн тэр зөвшөөрлийг авсны үндсэн дээр марк хэвлэх боломжтой болд юм байна л дээ. Одоо бүр яг нүүб дээр очиод бүх одоо тэр хүмүүсийн зураг, нүүбийн одоо зураг гэдгийг сонгож аваад тэр үед Монгол шуудангийн одоо Арднаа Базар гэж хүн байсан. Тэр хүнтэй одоо яриад тэгээд энэ маркийг бол бид хоёр хамтраад хийсэн юм байна. Гэрт нь байж гэнэ гэдэг бол тэгээ Монголыг банк сануулж байна гэсэн үг байхгүй юу? Цагийн буурал түүхийг дэлхийн сонор мэлмид хүргэсэн марк олон улсад үнэт судлагдсан болон хувирчээ. Монгол оронд маркны түүх, ховор содон маркийг тойрсон дурсамж, сонирхогчдод зориулсан зөвлөмж, цуглуулагчдын болон олон улсын маркны каталогууд хэвлэгдэн гарсан түүхтэй. 2013 онд ЮНЕСКОд батлагдсан энэ соёлын бит бус үеийн ийм талаар ийм 6 ийм ширхэгтэй нэг ийм марк гарах гэж байгаа юм. Энэ дотор Монгол уран бичгийг оруулмаар байна гэсэн ингээд яригдаад тэгээд тэнд нь би янз бүрийн бүтээл хийж байгаа. За ерөөсөө нацаг дөржийн алдартай зохиолыг ерөөсөө яг монгол бичгээр ингээд бүтнээр нэг марк ингээд багтааж бичье. Тэгээд тэрийг ингээд бичээд ямар ч байсан маш сайхан хэвлэгдэж гарсан. Тэгээд тэр соёлын үеийн цуврал марк гэдгээр ийм албан ёсны нээлтмэлтийн нэгээр ингээд олон төмдөх байсан байна. Ер нь бол энэ дэлхийн хөгжилтэй улс орныг бол бас юугаар хэмжээд энэ үхээр нэг каллиграфийн урлагаар буюу энэ дэлхийд одоо энэ алдартай тамгануудын марк байна. За бичиг үсгүүдийн марк байна. За энэ Азийн улс орн бол асар их өндөр хэмжээнд тэрийг бол цувралаар гаргадаг. Европынх бол яг гаргана гэхдээ Азиг ариг үзэхгүй. Тэгээд энэ дотор одоо бид нар монгол бичгээрээ бас марканд оруулаад танилцж байгаа гэдэг бол бас монгол бичгийн нэр хүндийг өргөж байгаа. Ийм оюуны нандин соёл юм да.
марк гэдгийг их олон өнцгөөс хармаар юм шиг санагддаг. Бүтээж байгаа улсууд, цуглуулж байгаа улсууд үндсэн хэрэглэгчид. За аль ч төвшөнд очсон маркийг шинжлэх ухааны үндэстэй тийм байх ёстой юм шиг санагддаг. За тийм ч учраас Монгол маркийн газартай Монгол Улсын их сургууль, Монголын шувуу судлалын нийгмийн зэрэг төрийн ба төрийн бус байгууллагууд Монгол маркийг мэрэгжлийн үндэстэй, мэрэгжлийн чиглэлтэй, шинжлэх ухааны үндэстэй гаргах гэж сүүлийн хэдэн жил тасралтгүй ажиллаж байгаа. Ялангуяа амтан ургамлын чиглэлээр гарсан энэ марк бол байгаль хамгааллыг сурталчлах энэ чиглэлээр чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. 2012 онд засгийн газрын 101-р тогтоол гарч Монгол Улсын үндэсний бахархал шувуугаар шонхор шувууг зарласан. За 2014 онд засгийн газрын тогтоолоор үндэсний бахархал цэцэг, бэр цэцгийг зарласан юм байна. Тэгээ өнөөдөр дэлхий дээр Монгол Улсын үндэсний бахархал шувуу, Монгол Улсын үндэсний бахархал цэцэг юу вэ гэдгийг мэдэх хүн тун цөөхөн. Харин марк цуглуулагчдын хүрээнд за маркийн тусламжтай захиагаан явуулж байгаа маш олон улсууд бий. Эдгээр улсууд хүмүүс л энийг маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр үндэсний бахархлыг үндэсний хэмжээнд төдийгүй гадаадд сурталчлах ажилд бол Монгол марк бол онцгой ач холбогдолтой. Монгол зурхай гэдэг сэдвээр туулаж эхлээд одоо марк гаргадаг болсон. Тэгээ энд бол их хүчилмөр гардаг, их ухаан гардаг. Энэ тэгээд их нарийн одоо технологиор хэвлэгддэг ийм үнд цаас юм байна. Нэлээд их хувийн одоо энэ бурхан шишинтэй холбоотой ийм марк эзэлдэг юм шиг байна. Биний цөөхөн одоо бас маркны нэг цуглуулга байгаа л да. Тэрнээс харахад л бурхан шишний бидний мэдэхгүй ийм сайхан одоо их одоо үнэхээр энэ тэр өндөргөөний тэгээр хийсэн бурхтын зурагтай ч одоо байж байгаа ийм маркууд бол зөндөө байгаа. Энд бол тэр одоо хөдөлмөр шингэсэн түүх соёлоо судлах. Инхээр ерөөсөө марк бол бурхны шишинтайгаа бол салшгүй холбоотой юм байна гэдэг дээр бол би их итгэл үнэмшилтэй их одоо талархалтай явж байгаа юм аа. Одон зурхаагаар одоо яаж одоо сүсгтэн олон ард түмэнд хамгийн хэлбэрээр ойлгох уу гэдэг энэ сэдв. Хоёр төрлийн блок марк гарсан. Нэгдүгээрт нь бол од гэрхсийн тухай, энэ түүхийн тухай, бас дээр нь бол маркны тухтыг одоо хийж өгснөөрөө онцлогтой. Энэ хаанаас энэ санаачлаг гарсан, хаанаас юу хийж яасан. Энийг нь бол тодруулах зурмтай. Тэгээд энэ 5 махбодны онд гэж байгаа. 5 махбодны одоо 6 онолоор ямар нэгэн учир шалтгаангүй юм гэж байхгүй юм байна гэдгийг л одоо олон түмэнд багч гисэн одоо мэдүүлэхийн тухайд л энийг хийсэн юм аа. Монгол шуудангийн анхны марк гарснаас хойш 1926 онд анхны засвартай марк, 1961 онд анхны блок марк, 1967 онд анхны өглөгийн буюу нэмэгдэл үнэтэй марк, 1973 онд анхны тарифын марк, 1980 онд анхны алдагдсан марк, 1982 онд анхны торгон марк, 1993 онд анхны холограм марк, мөн онд алт мөнгөн фолго марк, 1999 онд Чингис хаан мянганы сууд хүнээр тодорч шар цагаан алтан марк, 2004 онд дэлхийн том хэмжээтэй марканд орох мандал бурхны стикер марк гээд түүхэнд тэмдэглэх онцгой маркууд байдаг. За шуудангийн маркын дотор бас ховор маркууд гэж байна. За энэ мэдээж одоо цаг үеэс үл хамааран зарим тохиолдолд түрүү жил тэрний урд жил хийгдсэн марк човор болохыг үүсгдэг. Энэ юу хэлж байна гэхээр маркийн сэдв дээрээс үндэслэгдээд марк өөрөө цуглуулагчдын хүртэл болж эхэлж байгаа. За анхан үед гарсан маркуудаас дурдвал соён марк байна. 1926 онд гарсан соён маркны 25-ын доллар гэдэг марк бол их ховор байдаг. За энэ өөрөө тухайн үед 300% хэвлэгдсэн гэж үздэг.
Өдгөө бол 7 хүнд одоо хадгалагдаж байгаа гэсэн түүхэн баримт байна. За түүний дараа бол манай ногоон бэлчээр гэдэг одоо маркийг бас их дурддаг байгаа. Энэ өөрөө бас их ховор марканд орно. Хамгийн хурдан хугацаанд бүтээгдсэн марк бол одоо манай терроризмын эсрэг нэгдэцгээ гэдэг уран доор бүтээсэн 2 нэрийн марк байдаг. Энэ өөрөө тухайн үедээ бас Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамд тухайн маркаас олсон ашигыг бас өгөж одоо терроризмын эсрэг монголчууд нэгдэж байна гэдэг уриалгын доор бас хийсэн марк байна. 2024 онд Монголын анхны марк хэвлэгдсэний 100 жилийн түүхэн он жил ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтанд Монгол марк бүртгэгдсэн нь дэлхийн маркийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. За дэлхийн олон орн бол марк гаргаж байгаа. За энэ дотор бас монголчууд маань хэдий одоо анхны марк гарснаас 84 жилийн дараа гаргасан ч гэсэн ЮНЕСКОгийн соёлын энэ өв болгож бүртгүүлж чадсанаар хангалттай болж байгаа. Өв болгож бүртгүүлсний ач холбогдол нь бол бид бүхэн энэхүү маркаараа монголчууд бас бахархах. За дээр нь түгээн сурчлах нь бол одоо бид бүхний үүрэг байдаг. Тэгэхээр цаашдаа одоо бид шуудангийн марк гэдэг маань ирээдүйд өв болно гэдгийг бол хүн болгон ингээ мэдээд авлаа гэсэн ойлголттой болж байгаа. ЮНЕСКОд бол одоо хуучны бичиг баримт бит бөгөөд бит босыг ингэж бүртгэдэг үгийг. Гэтэл шуудангийн маркийг бол ЮНЕСКОгийн түүхэнд бол бүртгүүлж исэн тийм практик туршлага бол байгаагүй. Дэлхийн одоо анх гарсан маркнаас танах даруй 24 жилийн дараа гарсан байхад яахлаараа танах одоо бүртгүүлдэг юм бэ гэсэн ийм асуудлууд хүртэл бид нэр асууж ясан л да. Гол тайлбарлаж ясан зүйлийн нэг нь бол тийм ээ манайх бол одоо хэдий ч нэ хожуу гарсан ч гэсэн бид нар бол тэр өмнөх байна уу сүүлд гарснараа биш хамгийн гол нь өнөөдрийн энэ цахимжсан ертөнцид бол бит марк маань цаасан энэ марк маань өөрөө хэрэглээнээс их одоо их багасж байгаа. Хэрэглээ нь маш их багасж байгаа. Одоо марк бол цахим болж байна. Харин бидний хувьд бол одоо энэ маркийг бол тэр цаасан хэлбэрээр нь бит байдлаар нь ингэж хойч үедээ авч үлдэх нь чухал юм аа. Тийм учраас эн чинь ганцхан Монголын марк биш. Энэ бол ерөөсөө дэлхийн бүх маркад хамаарах асуудал учраас бид нар энийг одоо соёлын ЮНЕСКОгийн соёлын өвд ингэж бүртгэж авч ээж дэлхийн нийтийн анхааралд орох нь бол зүйтэй юм аа гэдэг ийм өнцгөөс тайлбарласан. Ганцхан Монгол марк биш. Ерөөсөө шуудангийн маркийг бол дэлхийн нийтийн анхааралд ингэж хандуулж байгаа нэг асуудал. Хоёрдугаар марк бол өөрөө үнэт зүйл учраас өнөөдөр бол марк бүтээж байгаа улсууд, зураачид, тэрний санааг нь гаргаж байгаа улсууд. За тэгээд дээрээс нь одоо марк цуглуулагчтай хувьд бол марк бол өөрөө өв болж байгаа. За энд оролцож байгаа бүх улсууд бол үндсэндээ өв текстер болж байгаа. Өөрөөр хэлбэл маркны үнс нь бол маш өндөрт одоо гарч ирж одоо ямар ч байсан өнөөдрийн цахимжсан нийгэмд маркны ач холбогдлыг дэлхийн нийтэд олон нийтэд бол тайлбарлан таниулахад чухал ач холбогдолтой зүйл болсон гэж үзэж байгаа. Яг бол энэ ажил бол тийм амар ажил биш. Энэ бол одоо үнэхээр одоо улс орны хөгжил, дэвшил, улс орны одоо тэр гол чиглэл эднийг бүгдийг харуулж чадсан ийм чухал одоо ажил байдаг байхгүй юу? Маркн дээр шинжлэх ухааны технологийн бидний амь амьдралд болж байгаа бүхэл үзэгдлийг одоо мөнгөжүүлэн дурсгал болгон үлдээдэг ийм сайхан материал. Маркийг бид бүхэн хүүхэд байхаас ахуулаад цуглуулдаг байсан. Маркнд яагаад хүн дуртай вэ гэхээр маркн дээр бид бүхний амь амьдралыг, Монгол улсын маань дүүхийг, алдарт цуутай хүмүүсийг мөнгөжүүлдэг ийм сайхан байдаг. Ер нь өнөөдөр дэлхийн ертөнц маань өөрчлөгдөд цахим ертөнц. Бид нэр цахим ертөнцид амьдардаг болсон. Гэхдээ маркийн ач холбогдол бол буураагүй. Бидний хүүхэд насндаа байсан тэр марк дуртай байсан, марка дамжуулаад одоо марка дугтуун дээрээ нагаа захирлуулдаг байсан тэр сайхан ёс уламжлалыг манай ирээдүйн хүүхдүүд маань нэг бол өвлөн орж үлдэх ёстой. Хүүхдүүд маань та бүхэн зөвхөн захим имэйл захим шуудан бие биедээ илгээгүй ш. Хаяа цаасан дээр өөрхөө сэтгэдэг үгийг бичээд тэрийг ээж аавдаа, ах дүүдээ, найз нартаа илгээгээд дугтуунд ийгээд дээр нь марканагаа явуулах юм бол энэ бол та нарын амьдралд түүх болон үлднэ. Та бүхэн маркийг хүндлээрээ
маркийг үзээрэй, маркийг нааж одоо бие биендээ дугтуутай цагт илгээж байгаараа гэж захимаар байна. Марк бидний амьдралын заршгүй нэг хэсэг шүү. Шуудан харилцаа холбоо бол хүн бүгдийн одоо бодит харилцааг одоо хоёрыг уулзуулж холыг ойртуулдаг ийм үйлчлэгээ байдаг. За энэ үйлчлэгээ бол мэдээж хүн байгаа цагт бол байнга байх ёстой. За дээр нь бас хүний харилцаа энгийн ярианаас ахуулаад бичиг загтал явуулах. За дээр нь орчин цагтаа бол имэйл, цахим шууд явуулахаар илгээл боодол явуулах гэдэг бол энэ загтал харилцаа бол үргэлжлэлт бол байна гэж би хардаг. За энэ загтал байгаа үед шуудангийн марк бол бас байх ёстой юм. Амаргүй замыг дуулж Монголын өвөг дээдсийн бүтээсэн соёл уламжлал, нийгмийн шилжилтийн онцгой үйл явдлууд Монгол орны сор болсон байгаль, соёлын өвүүд Монгол хүний бүтээж туулсан замыг Монгол марк 100 жилийн туршид яруу тодоор дүрслэн монголчуудын дурсамжийг мөн хөлж дэлхийн мэлмийн сонорт хүргэж ирлээ. Манай Монгол улс маш эртний улсаа. Монголын яруу түүх магад их гэрэлтэй.